Татврын ерөнхий газрын 2025-аас 2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөнд 2025 оныг зөвлөн туслах татврын алба, 2026 оныг хэрэгцээнд үндэслэн зөвлөн туслах татврын алба гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. За энэ зорилтыг хүрээнд манай татврын хянах шалгалтын нэгжүүд өмнөх жилүүдэд татврын хянах шалгалтаар нийтлэг гарч байгаа зөрчил, алдаа дутагдлын талаар татврын төрөл, зөрчлийн төрлөөр одоо тусгайлан сургалтын материал бэлтгэн татвар төлөгчдөө бол хөрвүүлэн хичээл зааж зөвлөн туслаж байгаа. За энэ удаагийн сургалтанд манай иргэн, бичил, жижиг сегментийн татвар төлөгчид ирсэн байна. За мөн бас лайваар бас татвар төлөгчид үзэж байгаа. Ингээд та бүхэндээ татвар төлөгчдийн өдрийн баярын мэндийг хүргье. За би татврын хянах шалгалт 100 газрын татврын улсын байцаа арч ундраа байна. Өнөөдрийн одоо энэ хичээлийг бол удирдан одоо чиглүүлнэ. Хичээл маань үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Эхний хэсэг нь болохоор манай одоо иргэн, жижиг, бичил сегментийн татвар төлөгчдөд 2025 онд ямар одоо нийтлэг алдаа дутагдал зөрчил одоо гарч байна. Аль аль салбар дээр нь илүү их одоо зөрчил илэрч байна. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ талаар бол мэдээллийг хүргэнэ. За дараа нь одоо та бүхний асуултанд бол хариулах юм байнамаа. За ингээд хичээлд орцгоё. За. За би яаж хэлээ. За татврын алба маань татврын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг одоо мэдээлэлээр ханган зөвлөгөө өгөх, сургалт сурчлагаа явуулах, төсвийн орлого бүрдүүлэх, одоо татврын хууль тогтоомжийг хэрэгжилтэнд хяналттай гэсэн үндсэн 3 чиг үүрэгтэй байгаа. За эдгээр одоо үндсэн 3 чиг үүргийн хүрээнд одоо ялангуяа тэгээ татврын хууль тогтоомжийн хэрэгжилтэнд одоо хяналт тавих чиг үүргийн хүрээнд бол татврын хянах шалгалтыг бол хийдэг. Татврын хянах шалгалтыг бол ерөнхийдөө бол эрсдэл суурилсан бол хянах шалгалтыг хийдэг байгаа. За ингээд татврын хянах шалгалт хийх хууль эрх зүйн орчин бол татврын ерөнхий хуулийн 41-р зүйл заасан 41-ийн 1-д бол заасны дагуу татвар төлөгч татврын хууль тогтоомжид заасны дагуу төлбөр зохиох татврын ноглоо бүрэн гүйцэд тодорхойлж хугацаанд нь төлсөн эсэхийг татврын алба хянах шалгалт гэсэн байгаа. Мөн татврын ерөнхий газрын даргын 2023 оны 2 сарын 28-ны өдрийн тушаалаар баталсан татврын хянах шалгалтын үйл ажиллагааны журам болон татврын ерөнхий газрын даргын 2025 оны 2 сарын 20-ны өдрийн А26 дугаартай тушаалаар баталсан татврын хянах шалгалтын ерөнхий удирдамжийг бол үйл ажиллагаанд мөрдлөг болгон бол ашигладаг байгаа. За би сая та нарт хэлсэнчлэн эрсдэл суурилсан одоо татврын хянах шалгалтыг хийдэг. За энэ хянах шалгалтыг гүйцэтгэх ажлын цар хүрээнээс нь хамруулан хэсэгчилсэн, хялбаршуулсан иж бүрэн буюу бүрэн гэсэн одоо хянах шалгалтыг хийдэг. За бүрэн хянах шалгалт гэдэг бол 2022 одоо өнөөдрийн хувьд бол 2022 оноос 2024 он бол хамардаг. За энэ бүрэн хянах шалгалтанд бол татврын бүх төрлийн татврын ногдуулалт төлөлтийн байдалд хийдэг болвол хэсэгчилсэн хянах шалгалт бол нэг төрөл буюу нэг болон хэд хэдэн төрлийн татврын төлөлт ногдуулалтын байдлаар хянах шалгалт хийдэг байгаа. За ингээд татвар төлөгчийн татврын тайлан захин хэлбэрээр хяналт шалгалт одоо хийж эхэлж байгаа. Энэ нь бол хялбаршуулсан хянах шалгалтыг бид 2025 оноос бол нэг 2 албан дээр бол туршиж явж байгаа. За ингээд хянах шалгалтыг зөвхөн хянах шалгалтын нэгж болол хийдгүү эрсдэлт одоо суурилж бол хянах шалгалт хийдэг гэсэн. За тэгвэл эрсдэлтэй одоо татвар төлөгчийн одоо эрсдлийг одоо хэрхэн тооцдог талаар та бүхэндээ танилцуулъя.
Татврын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлд бол татврын албаны эрсдлийн удирдлага гэсэн зүйл залтуул байдаг. За энэ үүнд бол татврын албан татврын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад татврын харилцаанд учирч болзож гүйцэлийг тодорхойлох, удирдах, хянах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Үүнтэй холбогдуулан сангийн сайдын 2019 оны 305 дугаар тушаалаар батлагдсан татврын албаны эрсдлийн удирдлагын үйл ажиллагаа хорооны ажиллах журмыг бол баталсан байдаг. За тэгээд манайх бол эдийн засгийн салбарын 99 салбар болон 2.5 сая иргэн 277 мянга хуулийн этгээдийн татврын ногдуулалт төлөлтийн байдалд бол эрсдэл тооцдог байгаа. За энэ слайдд харж байгаачлан бол эрсдлийн үнэлгээг татврын албаны бүртгэл мэдээллийн нэгдсэн системд татвар төлөгчийн ирүүлсэн тайлан, бүх төрлийн тайлангийн мэдээлэл болон баримт цахим төлбөрийн системд ирсэн мэдээлэл мөн хөндлөнгийн мэдээлэл тухайлбал энэ санхүүгийн тайлан, галийн мэдээ, төрийн сангийн зарлага, нийгмийн даатгал болон бусад байгууллагаас ирүүлсэн мэдээлэлд тулгуурлаж хийдэг байгаа. За эрсдлийн үнэлгээ маань нийт бол 4 түвшинтэй байгаа. За 0-оос 25 бол хүлээн зөвшөөрөлтхүйц эрсдэлтэй татвар төлөгчид байдаг. За бид нар энэ зөрчил гарвал эдгээр татвар төлөгчдод бол зөвлөгөө өгдөг байгаа. Зөвлөн туслаж зөрчлөө айлгуулаарай гэж мэдэгдэж зөрчлийг айлгуулдаг байгаа. За 25-аас 50 бол бага эрсдэлтэй татвар төлөгчид байдаг. За энд бол хянах шалгалтанд орохдоо бол сонголтын дагуу ордог байгаа. За 50-аас 75 бол дунд эрсдэлтэй татвар төлөгчид ордог, хамруулдаг. За 75-аас 100 бол их өндөр эрсдэлтэй татвар төлөгчид байдаг. Энэ татвар төлөгчид бол татврын хяналт шалгалтанд шууд хамрагддаг байх нэ. За энэ ярьж байгаа манай татврын эрсдлийн үнэлгээ энэ татврын скорингийн мэдээллийг бол цахим татврын систем e-tax-д байршуулсан байдаг. Та бүхэн тэрийг харсан уу? Мэдж байгаа юу те? Манайхан энэ нягтлангууд ирсэн байна уу? Эсвэл захирлууд өөрснөө ирсэн байна уу? Ингээд. За тэгээд та бүхэн өөрснөө эрсдлийн үнэлгээгээ удирдан харах боломжтой байгаа тий? За тэгтээ саяхан хэлсэнчлэн эрсдлийн үнэлгээ бага хэдий бага байсан ч хууль хяналтын байгууллага юм уу бусад хөндлөнгийн мэдээлэл хүрч ирвэл татврын алба бол татврын хянах шалгалтанд хамруулдаг байх нэ. За энэ татврын хянах шалгалтанд хамрагдсан тоог та бүхэндээ танилцуулъя. Манай татврын багц хуулиуд 2019 онд шинжлэгдэн батлагдсан байгаа. 2019 оноос өмнө ойролцоогоор 5-аас 6 мянган татвар төлөгчдийг жилд татврын хянах шалгалтанд хамруулдаг байсан. За ингээд шинжилсэн найруулгаар татврын ерөнхий хуульд эрсдэл суурилж татврын хянах шалгалтанд хамруулах зохицуулалт оруулж ирсэн. Үүнээс шалтгаалan шалгасан татвар төлөгчдийн тоо бол 2-оос 3 дахин буурсан мөртлөө хянах шалгалтын чанарын үзүүлэлт бол 2 дахин өссөн байгаа. За энэ юу гэж хэлж байна гэхээр манайх бол эрсдлээ маш сайн тооцож байна. Өөрөөр хэлбэл энэ big data-д үндэслэн хиймэл оюун ухаан, машин сургалтын алгоритм суурилсан 5 загвараар эрсдлийг үнэлж тооцож байгаа маань маш оновчтой ингэж үнэлж байна гэдэг бол харуулж байна. За энэ хажуудлын зүүн буудлын дээр нь улсын хэмжээний байдлаар 2023-аас 2025 оны байдлаар татврын хянах шалгалтанд хамрагдсан тоо харагдаж байна. За нийтдээ 2023-аас 2025 он 200 мянган татвар төлөгч хуулийн этгээд бүртгэлтэй байна татврын албанд. Тэгээд татврын хянах шалгалтанд ерөнхийдөө ойролцоогоор 1% татвар төлөгчдод хамрагдсан байна. Энэ 1% татвар төлөгчдод бол манай нийт 5 сегментийн татвар төлөгч тавуулаа хамрагдаж байгаа гэсэн үг ээ. За яг манай энэ бичил жижиг сегментийн татвар төлөгчид бол 0.8-аас 0.9% нь татврын хянах шалгалтанд хамрагддаг байна. За энд
2025 онд юу татварын албанд бүртгэлтэй татвар төлөгчдийн мэдээлэл байна. За 2025 оны 12 сарын 31-ний байдлаар татварын албанд 270,646 хуулийн этгээд бүртгэлтэй байна. Мөн 2,553,743 иргэний мэдээлэл бол байна. За үүнээс та бүхэн маань харж байгаа байх 2025 онд хяналт шалгалтанд 2,646 татвар төлөгч бол хамрагдсан байна. Үүний 113 төлөгчөнд хувь хүн, за 874 татвар төлөгчөнд бичил сегментээс, за 1277 татвар төлөгчөнд жижиг сегментээс хамрагдсан байна. Нийт 2025 онд одоо хяналт шалгалтанд хамрагдаж байгаа татвар төлөгчдийн 85.6 одоо хувь нь иргэн бичил жижиг сегментийн татвар төлөгчөд хамрагдсан байна. За одоо энэ манай 3 сегментийн татвар төлөгчдийн яг ямар салбар дээр одоо илүү их зөрчил гарч байна вэ гэдэг талаар та бүхэндээ танилцуулъя. За хамгийн их одоо зөрчлийг бол бүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид юу гарсан байна. За 777 татвар төлөгчдийн 415.9 тэрбумын зөрчилд 47.9 тэрбумын одоо төлбөр болон тогтуулсан байна. За дараа нь бол барилгын салбар орж байна 13.1%. За дараа нь боловсруулах үйлдвэр 4.8%-тай. За тэгээд тээвэр, агуулгах, санхүү болон даатгал бол гэж орсон байна. За бусад салбар нийлээд бол 40.4%-тай байна. За тэгэхээр ер нь бол бөөний жижиглэн барилга, боловсруулах үйлдвэрлэл маань илүү их одоо татварын зөрчил одоо татварын хяналт шалгалтаар зөрчил гаргасан байна гэсэн үг. За одоо татварын төрлөөр та бүхэндээ танилцуулъя. За эдгээр салбар маань яг ямар төрлөөр нь татварын төрлөөр одоо зөрчил гаргаж байгаа юм бэ гэдгийг бол танилцуулъя. За нийт манайх бол улс орон нутгийн 32 төсөвт бол татварын орлогыг бүрдүүлдэг байгаа. За тэгээд энэчнээс нүүдийнх бол 39.1% нүүдийн татвар дээр хамгийн их зөрчил бол гарсан байна. За дараа нь бол аж ахуйн нэгжийн орлогын албанд татвар, тэгээд хувь хүний орлогын албанд татвар, дараа нь цалин хөдөлмөрийн хүйс түүнтэй адилхан орлогоо суудсан албанд татвар, үйл хөдлөлийн төрөнгийн албанд татвар бол тэгээд ирэмблэгдээд явж байна. За ер нь бол өнгөрсөн урд жилүүдийг харахад бол 3 сегментээр бол аж ахуйн нэгжийн орлогын албан татвар бол дийлэнх зөрчлийг эзэлжсэн бол энэ удаа бол нэмсэн үртгийн албан татварын төлөөр бол илүү их зөрчил гарсан байна. Энэ юутай холбоотой гэхээр одоо хий бичлэлтэй падаан буюу хий бичлэлт борлуулалт худалдан авалтын падаантай холбоотойгоор эдгээр зөрчлүүд бол илүү их төлхөө ирсэн байна. За одоо ингээд саяын одоо энэ татварын төрлөөр гарсан зөрчлүүдээ зүйл заалтаар нь яг ямар зөрчил нь одоо гарсан талаар та бүхэндээ танилцуулъя. За аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль биелүүлээгүй 407.6 тэрбумын зөрчлийн 28% нь бол орлоготой хамааралтай зөрчил байна. За 53% нь бол зардалтай хамааралтай зөрчил. За хугацаанд төлөөгүй зөрчлөл 19%-ийг үзэж байна. За орлоготой холбоотой яг ямар зөрчил гаргаж байна гэдэг талаар хэлье. За нэгдүгээр бол үндсэн болон туслах үйл ажиллагааны борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, хөрөнгө борлуулсан шилжүүлсний орлого тайлагнаагүй, мөн дутуу тайлагнасан, хөрөнгийн орлого тайлагнаагүй, бусад орлого буюу нөхөн төлбөр, хонжирын орлого, бодит ханшийн зөрүүгийн орлого, төлөөний газраас шилжүүлсэн ашиг, за үйл хөдлөлийн төрөнгүй шалтгаанаар борлуулалтын орлогоор бол хүлээн зөвшөөрөхгүй байх зөрчлүүдийг бол дийлэнх хувь нь бол гаргасан байна. За ингээд бол аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн 12 дугаар зүйлд бол албан татвар ногдох орлого дээр орлогыг одоо хизээ хүлээн зөвшөөрөх вэ гэдээ бол заагаад өгсөн байгаа. Үүнд бол барааг илгээсэн эсвэл ачууснаар мөн ажлыг гүйцэтгэлийн хувьд
Үйлчилгээний орлогыг хүлээж авсан эсвэл гэрээ хилцэж заасан нөхцөлийг хангаснаар бусад орлогыг бодиттой хэрэгцсэн орлого олсон одоо тухай бүр бол хүлээн зөвшөөрнө гэж заагаад өгсөн байна. Тэгэхээр бид нэр энэ орлоготой холбогдуулан эдгээр зөрчлүүдээ гаргахгүй байх талаар анхаарах шаардлагатай байна. За дараа нь бол зардал 53% зардалтай холбоотой зөрчил илэрсэн. Үүнээс одоо топ 2-ыг одоо ингээд авч үзэхэд бол баримтаар нотлогдохгүй зардал хуулийн одоо дагуу хязгаарлалтууд гэдэг чинь тийм тэр хязгаарлалтуудын зардлаа одоо тооцоолол буруу тооцоод за хасагдах зардлын шаардлага хангаагүй зөрчлүүд байна. Мөн суудагч нь борлуулсан бараа гүйцэтгэсэн ажил одоо үзүүлсэн үйлчилгээний орлого шилжүүлэхдээ албан дотор суудхан авч төсөв төлөөгүй зэрэг зөрчлүүд бол дийлэнх хувийг эзэлж байна. За ингээд бол аж ахуйн нэгжийн орлогын албан доторын 13 дугаар зүйл дээр бол хасагдах зардалд бол тавигдах хэд хэдэн шаардлагууд байдаг тийм. За тухайн одоо татврын тайлангийн хугацаанд тухайн зардал маань хамаарсан байх. За тэгээд төлбөрийн баримт, байгалийн мэдүүлэг, татвар төлсөн баримтаар баталгаажсан байх. Мөн татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбоотой гарсан байх. За зардал бодиттой гарсан бол нэгтлэн бодох бүртгэлийн анх шатны баримтаар тухайн зардал маань баталгаажсан байх. За тухайн зардлыг одоо төлсөн эсвэл төлөхөө тайлгнасан байх ёстой гэсэн одоо шаардлагууд байдаг. Тийм учраас эдгээр шаардлагуудаа бас бүрэн гүйцэд байна уу гэдгийг бол анхаарах шаардлагатай байна. За тайлангаар ногдуулсан аж ахуйн нэгжийн орлогын албан татврын хуулийг хугацаанд нь төлөөгүй улмаас торгуул олон гэг бол тооцоолсон хувьтай зөрчил 19% бол эзэлж байгаа. За энэ нь бол манай энэ аж ахуйн нэгжийн хуулийн 25-ын 1 замсан урьдчилан тодорхойлсон хуваарын дагуу сар бүр төлөх татвараа сар бүрийн 25-ны дотор за улирлын эцэст хийсэн тооцооны дагуу татврын тайлангаа дараа улирлын эхний сарын 20-ны дотор жилийн эцэст хийсэн эцсийн тооцооны дагуу татвараа дараа оны 2 сарын 10-ны дотор төлсөв төлнө гэдээ одоо заагаад өгсөн байгаа. Ийм учраас та бүхэн маань хугацаанд одоо төсөв төлөөрэй. За дараа нь бол нэмэгдсэн үртгийн албан татврын тухай хуульд 2025 онд давхарцсан тоогоор 2743 татвар төлөгч бол зөрчил гаргасан. За энд бол 622.6 тэрбумын зөрчил 68 тэрбумын төлбөр бол ногдуулсан байна. За танилцуулгын зөрчилд бол 2 их найдын зөрчил бол гаргасан байна. За ингээд манай гаргасан зөрчлүүдийг одоо ингээд үзэхэд хамгийн их зөрчлийг бол борлуулалтын орлого зөрчил нь 48%. За энэ дээр бол борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээ одоо нөөтөө ногдуулаагүй тийм. За мөн чөлөөлөгдөх орлого тэг хэмжээтэй орлого дутуу тайлагнаагүй. За оршин суугч бус этгээдээс суудгсан нөөцийн зөрчил бол бас эзэлж байна 1%. Энд бол оршин суугч бус этгээдийн Монгол улсад олсон орлогоос одоо нөөц одоо суудхан авч төсөв төлөөгүй байна. За мөн хий бичлэлтэй падан худалдан авсан бол 9% бол зөрчил гаргасан. Энэ нь бол бараа борлуулаагүй, ажил үздэг батлаа нүүдийн падан бичсэн гэмт хэргийн шинжтэй байж болцсохгүй одоо худалдан авалт хийсэн дээр төсөвт одоо төлөвнөөд бууруулсан зөрчлүүд гаргасан. За мөн одоо 24% нь бол үндсэн хөрөнгийн худалдан авалт үйл ажиллагаатай хамааралгүй хувийн хэрэглээ гэх мэт хасагдахгүй хувийн хэрэглээний одоо хасалтыг бол хийж өгсөн байна. За ингээд мөн 18% нь нөөтийн хууль заасан хугацаанд төлөөгүй улмаас торгуул алдан гол ногдуулсан байна. За одоо энэ нөөтийн зөрчилдөр бас бид бүхэн нэг том анхаарах асуудал үүссэн. Энэ нь бол төсөв төлөх буюу одоо энэ борлуулалтын орлогод ногдох одоо нэмэгдсэн үртгийн албан татвараа бууруулан одоо хий бичлэлтэй падан гэж яриад байдаг шүү дээ тий. Хий бичлэлтэй бичих гэвэл борлуулалт талаас нөгөөт нь болохоор худалдан авч хасалт хийдэг тий. Ингэснээрээ бол одоо энд одоо гэмт хэрэг одоо холбогдож байна. Эрүүгийн хуульд бол манай татвартай холбоотой 18-ын 3 буюу татвар төлсгөөс зайлсхийг 18-ын 6 буюу мөнгө угаах
18.7 буюу мөнгөн тэмдэгт үнэт цаас төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар одоо бэлтгэх ашиглах талаар бол тусгасан байдаг. Ийм учраас одоо ингээд эрүүгийн гинт хэрэгтэн бас байна. Тийм учраас энэ тал дээр бол харах хэрэгтэй. 2025 онд бол нийтдээ 249 татвар төлөгчид нийт 2 их найдын одоо зөрчил бол гарсан байна. За манай татврын ерөнхий хууль дээр хуулийн 34-ийн 5 дээр болвол хэрэг одоо ингээд бид нар бол цагдаагийн байгууллага болон хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллах талаар бол тусгаж өгсөн байдаг. За тэгээд хэрэг одоо ийм төрлийн зөрчил гарах юм бол бид нар танилцуул мэдээлэлээ бол цагдаагийн байгууллагад бол хөрвүүлдэг байгаа. За мөн одоо дийлэнх зөрчилд маань нүүдийн суудхан төлөвчөөр бүртгүүлэх болзол хангасан боловч бас бүртгүүлээгүй татвар төлөв байна. За нүүд ногдуулах, борлуулалтын орлого дутуу тайлагнах, хойшлуулж одоо хүлээн зөвшөөрөх зөрчлүүд байдаг. За одоогийн хуулиар бол угаасаа борлуулалтын орлого 50 сая хүрсэн бол нүүд төлөвчөөр бол бүртгүүлэхээр байгаа. Ажлын өдөр 10 өдөрт одоо багтаан өргөдлөө харьяалагдах татврын албандаа бол гаргаж өгнө. Ингээд гэрчилгээ аваад албан татвар суудхан төлөгчийн борлуулалтанд одоо албан татвар ногдуулах хугацааг татврын албаны гэрчилгээ авсан өдрөөр бол эхлэн тооцож бол нүүдийг ногдуулж байгаа. За мөн сайн дураараа хэрв нүүд төлөгчөөр бүртгүүлэх боломжтой борлуулалтын орлого 10 сая төгрөг хүрсэн бол сайн дураараа нүүд төлөгчөөр бүртгүүлэх боломжтой байгаа. За хүүхний орлогын албан татврын тухай хууль дээр анхаарах бас нэг хэд хэдэн асуудал байна. За үйл ажиллагаа явуулж олсон орлогоо тайлагнаагүй дутуу тайлагсан асуудал их гардаг. Энэ нь болохоор мөн адилхан аж ахуйн нэгжийн орлогын албан татвар заасан шиг хувь хүний орлогын албан татврын дагуу одоо энэ албан татвар тодорхойлохдоо үйл ажиллагааныхаа орлогоос аж ахуйн нэгжийн хуульд заасан одоо хасагдах зардлуудын шаардлага хангасан зардлуудаас бол хасаад тодорхойлно. Энэ нь бол хувийн орлогын албан татврын 15-ийн 1-р зүйлд бол тусгасан байгаа. За мөн одоо ингээд баримтгүй зардлыг татвар ногдох орлогоос хассан одоо зардлыг бол өсгөж байна. Мөн одоо зарим иргэд маань одоо дансаа одоо ашиглуулсны улмаас одоо өөртөө маш их одоо хохирол учруулж байна. Магадгүй нэг 2-3% одоо өөртөө ч өгөө гэдэг дансаа ашиглуулдаг. Гэхдээ энэ эрсдлийг бол татвар төлөгч та өөрөө бол өөртөө шүү. За ингээд татврын хянар шалгалтаар иргэдийн дансанд их хэмжээний гүйлгээ хийгдээд байна. За тэгээд тэгсэн мөртлөө татврын тайлан нэрүүлээгүй бодит үйл ажиллагаа явуулаагүй. За одоо жишээлбэл одоо Монгол улсад бол бооцот болон мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эхлэхэд тусгай зөвшөөрөл одоо олгодог. За одоогийн байдлаар 1xBet гэх мэт одоо гадаадын онлайн мөрийтэй тоглоомын платформ нэг бол хууль ёсны дагуу хүлээн зөвшөөрөөгүй. Энийг бол одоо зөвшөөрлийг бол нэг ч иргэн болон хуулийн этгээдүүд бол олгоогүй байгаа. За тиймээс одоо Монгол улсад 1xBet зэрэг одоо сайтыг ашиглах нь хуулийн дагуу одоо зөвшөөрлөгдсөн үйлдэл биш шүү гэдгийг та бүхэн манд хараарай. За одоо татврын хянар шалгалтаар ороод бүх татвар төлөгчид бол зөрчил гаргаж одоо хариуцлага хүлээдэггүй. Зарим татвар төлөгчид бол цаг хугацаанд нь тайлангаа үнэн зөв бодиттой тайлагнаар татвараа төлдөг байгаа. Ийм татвар төлөгчид одоо хян шалгалтанд ороход бол илтгэх хугацаа гардаг байгаа. За одоо зөрчил гаргасан тохиолдолд бол бас манай татврын ерөнхий хуульд бол хариуцлагын зүйл заалт байдаг. За энэ хариуцлагын зүйл заалт бол татврын ерөнхий хуулийн 82, 83, 84-р зүйлд бол нөхөн татварт хоргуул ногдуулах талаар зүйлчилж өгсөн байдаг. Мөн одоо алтан гэгийг бол 73-р зүйлд тусгасан байгаа. За алтан гэгийг бол татврын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татврыг төлбөл зохих өдрөөс түүний төлсөн одоо өдрийг хүртэх хоногоор бол тооцдог байгаа. Тийм учраас одоо тухайн одоо төлөх ёстой цаг хугацаанд татвараа төлөхгүй болвол үр ашиггүй одоо эрсдэл үүсэх бол одоо цаг хугацаанд татвараа төлж одоо хөвшөөрэй.
За цаашид манай татврын албанаас одоо зөвлөн туслах татврын алба болсон алба болохын хүрээнд одоо бичил жижиг одоо иргэдүүдээ татврын хянаш шалгалтыг бол цахимаар одоо хийхээр төлөвлөж одоо ингээд дөрөв хэлсэнчлэн хоёр албан дээр бол туршилтаа хийж байгаа. За ингэснээр бол давуу тал нь юу вэ гэхээр заавал одоо татвар төлөгч одоо өөрийн биеэр ирэх боломжгүй манай татврын бүтээл мэдээллийн систем дээр байгаа бааз дээр тулгуурлаад хэрэг эрсдэлтэй татвар төлөгч байх юм бол хяналт шалгалтанд хамрагдана. Ингэхдээ бол бид нар шууд хяналт шалгалтанд хамруулахгүй 3 удаа бол татвар төлөгчд бол мэдэгдэл одоо хөрвүүлэх юм аа. За танайх одоо энэ хуулийн тайлан засварлах үеийн хугацаанд 3 удаа мэдэгдэл хөрвүүлэхдээ энэ зөрчлийг гаргасан байх шүү. Тайлангаа залруулаарай гэдэг одоо мэдлэгийг одоо хөрвүүлнэ. За ингээд мэдэгдэл хөрвүүлээгүй тохиолдолд бол ингээд хялбаршуулсан хяналт шалгалтыг хийн. За ингээд хяналт шалгалт одоо хялбаршуулсан хяналт шалгалт хийснээр эрсдэл тооцсон нэг татврын төлөөр эсвэл тухайлсан зөрчлийн төлөөр хэсэгчил шалган мөн цахим цуглуулсан харилцаа үүсэж байна. Шийдвэр гаргах процесс нь хурдан, за богино хугацаанд хийгддэг. Асуудал нь тодорхой. Одоо жишээ нь бол сайн ярьсан нөтийн хий бичлэлтэй падан гэвэл зөвхөн тэр падан дээр нь хяналт шалгалт хийдэг байна. Тэгэхээр ингээд татвар төлөгчдөө чирэгдэл учруулахгүйгээр цаашид бол хялбаршуулсан хяналт шалгалтыг хийхээр ажиллаж байна.